Монгол банк 2017 онд мөнгөний бодлогын зорилт, Монгол банкны үйл ажиллагааны шинжилгээний дунд хугацааны хөтөлбөр, олон улсын валютын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын арга хэмжээнд оролцох зэрэг үндсэн зорилтуудыг ханган ажиллаж байна. 2017 онд мөнгөний бодлого нь эдийн засгийн хүндрэлийг хохирол багтаа даван туулах, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, эдийн засаг дунд урт хугацаанд доктортой өсөх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна. Мөнгөний бодлогын хүрээнд инфляцийг 2017-оос 2019 онд 8%-аас дээшгүй түвшинд байлгах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, макро эдийн засгийн суурь нөхцөлтөө нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтлах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг зорж байна. Түүнчлэн санхүүгийн доктортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, төв банкны хараат бус байдлыг сайжруулахаар зорж байна. Монгол банк 10 газар 3 бие даасан алба, нэг төв орон нутаг дэх 17 салбар, Монгол банкны Лондон дэх Европын төлөвлөгчийн газар бүхий бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 оны 1-р улирлын байдлаар нийт 480 гаруй ажиллагчтай байгаагийн 370 орчим төв аппаратад 110 орчим нь орон нутагт ажиллаж байна. Төв банкны тухай хуулиар заасан үндсэн зорилтыг хангахын тулд 2017-оос 2019 онд баримтлах Монгол банкны үйл ажиллагааны шинжиллийн дунд хугацааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх хуваарийг боловсрууллаа. Энэхүү стратеги нь хууль эрх зүйн орчныг сайжруулахаар 2 хууль шинээр боловсруулж, 2 хуульд шинжилсэн найруулга хийж, 4 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Бүтэц зохион байгуулалтын хүрээнд газар хэлтсүүдийн бүтэц чиг үүргийг шинжилж, засаглалын уялдаа холбоог сайжруулна. Хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгож, хөгжлийг түгээн, дэвшилтэд технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх хүрээнд ажлын орчин нөхцөлийг боловсронгуй болгоно. Хамтын ажиллагааг бэхжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Инфляцийг нам тогтвортой түвшинд байлгахад чиглэсэн зохистой мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ, Монгол банкны эрх үүргийг тодорхой болгож, засаглалыг бэхжүүлэн, хараат бус байдлыг сайжруулна. Банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэн, цаашид санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг авна. Төрөөсөн мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол банкны 2017 оны дотоод үйл ажиллагааны төлөвлөгөөд тусгасан зорилтуудыг хангахад газар, хэлтэс, төв салбар нэгжүүдийн 1-р улирлын үйл ажиллагааны тайлангийн хураангуйд та бүхний анхаарлыг хандуулъя. Монгол банкны захирлуудын зөвлөл нь 2017 онд нийт 6 удаа хуралдаж 22 асуудлыг хэлэлцэн, бодлогын болон үйл ажиллагааны чиглэлээр шийдвэр гарган 27 заалтаар газар, хэлтэс, төв албатад үүрэг даалгаврагч биелэлтэнд хамгийн газар хяналт тавин ажиллаж байна. 1-р улирлын байдлаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалттай үнэлгээтэй гарсан байна. Гаргасан шийдвэрээс нь онцлбол Монгол банкны үйл ажиллагааны шинжилгээний дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэн, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 1-р сарын 10-ны өдрийн 10 дугаар тоо тушаалаар баталж, хөтөлбөрийг тохимол болгон 300% хэвлүүлж, холбогдох газруудад түгээв. 2017 оны 1-р сарын 15-ны өдрөөс Лондон дахь Европын төлөөлөгчийн газарт Цэдэн болын бат мөнхийг төлөөлөгчөөр томилон ажилуулахаар шийдвэрлэж, Лондон дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлв. Монгол банкнаас эрхлэн гаргах санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн дэргэдэх мөнгө санхүү баялаг сэтгүүлийг Монгол банкны ерөнхийлөгчийн санаачилгаар үүсгэн байгуулахаар тогтов. Монгол банкны захирлуудын зөвлөлийн 2017 оны 1-р сарын 5-ны өдрийн хуралдаанаар бүгд найрамдахад ард улсын үйлдвэр худалдааны банкнд Монгол улсад төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл нь тогтсон товын дагуу 2017 оны 3-р сарын 17-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээллээ. Монгол банкны хяналтын зөвлөл нь 2017 оны 1-р сарын 12-ны өдрийн улсын хурлын тэг 3 тоо тогтоолоор дарга 6 гишүүний бүрэлдэхүүнтэй томилогдлоо. Улсын хурлаас шинээр томилогдсон Монгол банкны хяналтын зөвлөлийн анх дугаар хурал 2017 оны 1-р сарын 17-ны өдөр хуралдаж, хурлаар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн ажлын чиг үүргийн талаар болон улсын хурлаас өгсөн үүрэг чиглэлийг хэлэлцлээ.
Олон улсын валютын санта хөтөлбөрийн анхан шатны хилэлцээр хийж Европын сэргээн бусал хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай холбогдох төслүүдийг хэрэгжүүлж байна. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017-оос 2023 оны Монгол банкнд хамаарах ажлын төлөвлөгөө, Монгол банкны ажилтнуудын 2016 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийн хураангүй болох хувийн ашиг сонирхлын хөрөнгө оруулалтын мэдүүлэг нэгийн тайланг авилгатай тэмцэх газарт хүргүүлв. 2017 оны Монгол банкны системийн захиргааны орлого зарлага, хөрөнгө оруулалт, нийгмийн хөгжлийн сан, мөнгөн тэмдэгтийн зардлын төсвийг тус батлууллаа. Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газартай хамтран түц машинаас валютын ханшийн лавлгааг иргэд аж ахуй нэгжүүд чөлөөтэй авах боломжтой болголоо. Ажилтнуудаас тусламж тэтгэмж, чөлөө хүссэн өргөдлийг мэдээллийн технологийн газартай хамтран цахим хэлбэрт шилжүүлсэний дээр Голзенвилл хотхонд байрлах Монгол банкны сургалтын төвийг хүлээн авч албан зориулалтаар ашиглахад бэлэн болголоо. Инфляцийн богино хугацааны төсөөллийг сайжруулах зорилгоор фактор модель загварыг боловсруулж туршилтыг эхлүүллээ. Олон улсын валютын санта хөтөлбөр тохирох хилэлцээрт оролцож энэ хүрээнд олон улсын валютын сангийн хилцээр тавигдаж болзошгүй нөхцлүүдийг тусгасан төсөөлөл боловсруулж олон улсын валютын сангийн багийг шаардлагатай тоо мэдээлэлээр хангаж ажиллалаа. Шатхууны үнийн өсөлтийн инфляцид үзүүлэх нөлөөг тооцлоо. Мөн Төв банкны үйл ажиллагааны шинжилгээний дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хийгдэх хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Мянгатын шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргалаа. Мөн зоосон төгрөг хэрэглээнд гаргах талаарх судалгааны ажлыг нэгдүгээр улиралд хийж удирдлагад танилцуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд Монгол банкны ажилтнуудын дунд санал асуулга явуулж холбогдох байгууллагуудтай уулзалт хийж гадаад орнуудын зоосон мөнгөний хэрэглээний талаар судаллаа. Түүнчлэн Монгол банкны үр хангаа, завхан, дархан, орхон, Хинтээ аймаг дахь хилтэс салбарт сайн мөнгөний зузаатгал хүргүүлж муу мөнгөн тэмдэгтийг татах арга хэмжээг авч ажиллалаа. Монгол банкны үйл ажиллагааны эрсдлийг үнэлэх өөрийн үнэлгээ асуулгыг зохион байгуулж нэгтгэн дүгнсэн бол эрсдлийн удирдлагын албаны чиг үүргийг шинжилэн боловсруулах үүргийн дагуу холбогдох асуудалгаа хийж удирдлагад танилцууллаа. Мөн дотоодын арилжааны банкудтай байгуулсан урт болон богино хугацаат swap хилцлийн дахин үнэлгээний журмыг батлуулан үнэлгээг тогтмол хийж байна. Шилэн дансны тухай хуулийг Монгол банкнаас 2016 онд хэрхэн хэрэгжүүлсэн байдалд аудит хийж дүгнэлт гаргалаа. Хөндлөнгийн аудитын PricewaterhouseCoopers аудит компанитай хамтрах ажлыг хариуцсан холбогдох баримт материал гаргаж өгөх, тайлбар гаргах, уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. APG-гээс Монгол улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хийж байгаа 2 дахь удаагийн харилцан үнэлгээний тайлангийн 1-2 дугаар төслөөр ирүүлсэн асуулгад хариулт өгөхтэй холбогдуулан холбогдох төрийн байгууллагууд яам агентлагуудтай хамтран ажиллаж мэдээлэл цуглуулсан мэдээллийг нэгтгэж үнэлгээний багт хүргүүллээ. Мөн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр санхүүгийн мэдээллийн албаны мэдээлэл хүлээж авах, боловсруулах, шилжүүлэх журмыг шинжилэн батлуулад байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн зарим ажлуудаас онцлбол олон улсын валютын сангийн зөвлөхүүд Монгол улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр техникийн тусламжааг үзүүлэх ажлын хүрээнд мөн санхүү мэдээллийн албаны мэдээллийн систем байгуулах төсөлтэй холбогдуулан КОИКАгийн урьдчилсан судалгааны баг тус Монгол улсад ирж хамтран ажиллалаа. Төрөөсөн мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн гишүүнээр хадгаламжийн даатгалын корпорацийг элсүүлэх хэсэг асуудлыг санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж гишүүдийн үүрэг оролцоог наривчлан тодорхойлох ажил тусгагдсан бөгөөд тус албан нь тайлан төвлөрөлд уг асуудалтай холбоотой танилцуулах судалгаа гүйцэтгэж Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн гишүүдэд хүргүүлээд байна. Үүнээс гадна Moody's Fitch агентлагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2017 оны 2 дугаар сард шинжилэн үнэлсэн тул тус албан нь Монгол банкны дотоод ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу холбогдох шинжилгээ хийж удирдлагад танилцуулаад байна. Дүүнчлэн 2005-аас 2017 оны хугацааг хамарсан Монгол улсын зээлжих зэрэглэлийн нэгдсэн танилцуулгыг боловсруулж, цаашид зэрэглэлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг бэлтгэлээ.
Мөн Монгол банкны дотоод ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу тус алба нь Азийн хөгжлийн банкны техник тусалцааны төслийн зөвлөх ажилтнтай хамтран Монгол улсын санхүү эдийн засгийн нөхцөл тохиромжтой 31 индикаторыг тодорхойлж, эдгээр индикаторыг тооцоход шаардлагатай 2000-аас 2016 оны статистик мэдээллийн нэгдсэн дата базыг бүрдүүлсэн бөгөөд санхүүгийн хямралыг эрт үед тохиолох босго утгуудыг тодорхойлох ажлыг гүйцэтгээд байна. Эдгээр ажлын үр дүнд үндэслэн цаашид системийн эрсдлийн үнэлгээг гүйцэтгэхээр ажиллаж байна. Инфляцийн хүлээлтийн төвөр судалгааг анхудаа таблетад суурилсан КП системийг ашиглан авч боловсруулснаас гадна Монгол банкны мэдээллийн технологийн газрын боловсруулж байгаа банкудаас тайлан мэдээлэл авах BRMS системээр банкуудын зээлийн тайлан болон иргэд жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тайланг авч эхэллээ. Мөн статистикийн мэдээллийг сайжруулах хүрээнд экспортын тээврийн зардлын судалгаа, бүтээгдэхүүн хуваах гэрээний хийгдсэн хөрөнгө оруулалтын судалгаа, албан томилолтын зардлын судалгаа зэрэг төвөр судалгаануудыг шинээр авч эхэллээ. Түүнчлэн олон улсын валютын сангийн техник тусалцааны хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлын индикаторуудыг тооцоолох, мөн санхүүгийн секторын хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр зөвлөхүүдэрч хамтран ажиллалаа. Банк хоорондын захим талбартай валют арилжааг хийх ерөнхий гэрээг боловсрууллаа. Ингэснээр банк хоорондын зах дээр банкуд гадаад валютын арилжааг Bloomberg терминал ашиглан чөлөөтэй хийх боломж бүрдлээ. Мөн Хятадын Ардын банктай байгуулсан swap эзлийн хугацааг дахин 3 жилээр сунгах хэлэлцээр амжилттай болсны дээр Оросын холбооны улс бүгд найрамдагтад ардуулсан хил орчмын судалгаа, түүхэн эдийн зах зээлийн судалгаа хийж боловсруулан тодорхой саналууд дэвшүүлэн цаашид ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Төлбөрийн системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд үндэсний төлбөр тооцооны системийн тухай хуулийн төслийг эдийн засгийн банкны хорооны хурлаанаар хэлэлцүүлж, улсын хурлын чуулганаар хэлэлцүүлэх тухай тогтоолыг гаргууллаа. Үр ашигтай, найдвартай, харилцан уялдаа бүхий төлбөрийн системийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран төлбөрийн системийн шинжилэл төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал RTGS системийн 2 дугаар үеийн шинжилгээний ажлын тендерийн материалд үнэлгээ хийлээ. ACH нэмэх системийн техникийн тодорхойлолт, шаардлага, тендерийн бичиг баримт боловсруулах хувь зөвлөгтэй хамтран ажиллаж, тендерийн баримт бичгийг дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан тендерийн үнэлгээний хороогоор хэлэлцүүлж, Азийн хөгжлийн банкнд хүргүүллээ. Мөн түнчлэн Монгол банкны активыг ангилах, болзошгүй алдагдлын нөөцийн сан байгуулах, зарцуулах журмыг шинжилж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А91 тоод тушаалаар батлууллаа. Төв банкны болон банкны салбарын эрх зүйн шинжилэлтийн хүрээнд хууль эрх зүйн газар дараах хуулийн төслүүдэд ажиллалаа. Үүнд төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, валютын зохицуулалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Векселийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, активийн удирдлагын институцийн тухай хуулийн төсөл, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг болно. Монгол банкны ажлын төлөвлөгөө гүйцэтгэл үнэлэлтийн программын хөгжүүлэлтийн хүрээнд жилийн төлөвлөгөө оруулах, жилийн төлөвлөгөөг сарын төлөвлөгөө болгон задлах, үүрэг даалгавар түүний биелэлтийг оруулах, тооцоолж харуулах, цаг бүртгэлийг дэлгэрэнгүй арах боломжтой боллоо. Мөн валютын арилжааны платформ болох BMatch системийг Монгол банкны нэгтлэн бодох бүртгэлийн системтэй амжилттай холболоо. Олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын активын чанарын үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсны дээр тендерийн баримт бичгийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран актив удирдлагын үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх төслийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулснаас гадна хуулийн төсөл болон хуулийн төслийг өргөн барихад шаардлагатай судалгаануудыг хийж гүйцэтгэлээ. Энэ бүгдээс гадна иргэд аж ахуй нэгжийн зээлийн чанарын үнэлгээг боловсронгуй болгох
тооцоогдох хүрээнд 25621 зээлдэгчийн зээлийн түүхийг зээлийн мэдээллийн сангаас хасах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь иргэд аж ахуй нэгжийн санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээх боломжийг хангасан чухал ажил болсон юм. Олон нийтийн боловсрол мэдээллийн төв нь 2017 онд нийт 30 ажил төлөвлөснөөс нэгдүгээр авилралд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлын биелэлт 100% гүйцэтгэлтэй байна. Монгол банкны бодлого үйл ажиллагаа цаг үеийн мэдээллийг олон нийтэд түгээх ажлын хүрээнд 3 удаагийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж, олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ажилтнуудын бэлтгэсэн болон авц орсон гэлбэрээр нийт 130 гаруй удаа мэдээлэл өглөө. Үүнээс гадна Монголын үндэсний олон нийтийн телевиз, Bloomberg телевиз, Eagle телевизэд Монгол банкны мэдээллийн цагтаа боллоо. Сургалт семинар зохион байгуулах ажлын хүрээнд сэтгүүлчдийн сургалтыг 6 удаа, оюутан сурагчдын сургалтыг 3 удаа зохион байгуулж, сургалтын ач холбогдол үр дүнг сурчин таниулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тухай бүрт нь тайлбар мэдээлэл өгч ажиллаж байна. Түүнчлэн Төв банк эдийн засгийн тухай ойлголтыг дэвшлүүлэхэд чиглэсэн уралдааны хүрээнд мэрэгчсэн сэтгүүлчдийн нийтлэлийн уралдааныг зарлаж дүгнсэн бол олон нийтийн дунд эсэ бичлэгийн уралдааныг мөн зарлан дүгнэж урамшууллаа. Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд чөлөөт бүтээлийн уралдааныг ч мөн зохион байгууллаа. Хэвлэмэл бүтээгдэхүүний тухайд хувь хүний санхүү, хичээлийн гарын авлагыг бэлтгэснийг Итүгэн, Улаанбаатар Эрдэм, Монгол Улсын боловсролын их сургууль, Дорнод аймгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд тус хичээлийнхээ сургалтын хөтөлбөрт оруулахаар албан ёсоор батлаад байна. Мөн бодлогын баримт бичигээс судалгааны материал, санхүүгийн тогтвортой байдлын тайлан зэрэг нийт 10,900% материалыг хэвлүүлж бэлэн болголоо. Цахим орчинд мэдээлэл түгээх чиглэлд ч баггүй санаачлаг гаргаж, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэвшлүүлэх хөтөлбөрийн нэгдсэн портал сайт болох санхүүгийн боловсрол цэгмийн вебсайт, төсөвчин аппликейшнийг Android, iOS үйлдвэрийн системд үнэгүй татаж авах боломжийг бүрдүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд OECD-ийн санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнд байнгын гишүүнээр хэлсэх үйл ажиллагааг гүйцэтгэлээ. Түүнчлэн холбооны бүгд нарамдах Герман улсын хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сантай хамтын ажиллагааны санамжигт гар үсэг зурлаа. Үүнээс гадна төрийн ордны иргэний танхимд Монгол улсын ерөнхийлөгчийн явуулаар зохион байгуулагдсан эдийн засаг санхүүгийн боловсролыг дэмжих сэдвт хэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Монгол банкны орон нутагт дахь салбаруудын удирдлага зохион байгуулалт, хяналт шалгалт, төлбөр тооцоо бүртгэлийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нэгтгэн дүгнсэн үнэлгээг танилцуулъя. Архангай аймаг 99.33%, Баян-Улгийн аймаг 98.33%, Баян-Хонгор аймаг 99.33%, Говьлтай аймаг 97.67%, Дархан уул аймаг 96.67%, Дорногов аймаг 94.33%, Дорнод аймаг 98.67%, Дундгов аймаг 99.33%, Завхан аймаг 99%, Орхон аймаг 90.33%, Өвөрхангай аймаг 97.67%, Өмнөгов аймаг 99.33%, Сүхбаатар аймаг 98.33%, Овс аймаг 96.67%, Ховд аймаг 96.33%, Хөвсгөл аймаг 96.67%, Хинтэн аймаг 99.33%-тай тус үнэлэгдэж, нийт салбарын 2017 оны 1-р улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл амжилттай дүгнэгдлээ. Монгол банк төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийг хэрэгжүүлэхээр газар хэлтсүүд нийт 43 залтаар, Монгол банкны 2017 оны дотоод ажлын төлөвлөгөөгөөр нийт 204 залтаар хийх ажлын төлөвлөгөөг тус гарган баталснаас 1-р улирлын ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай бийж, газар хэлтээс салбар нэгжүүдийн үйл ажиллагаа амжилттай дүгнэгдлээ.